Сайн бацгаана уу? Намайг Цэрэрлэм гэдэг eSource студийн үүсгэн байгуулагч Сяа байна. Цаашилыг оролцуулахгүйгээр хамгийн ихэнд Yubica, дараа нь Notion, Figma. Энэ гурвал ер нь хамгийн өдөр тутамдаа хэрэгжилж байна да. Байгууллагын брендийн өнгө төрхийг сайжруулах, хадгалах, дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг студи байгаа. Дэч хэмэл оюун ухааныг бол өдөр тутамдаа ашиглаж байгаа. Ялангуяа график дизайн, generative image, чанаргүй зураг, фокусгүй зургийг янзлах, хүн нь магадгүй зураг авалтанд оролцох боломжгүй нөхцөлд фото зургийг нь үүсгэх гэх мэтчлэн яхахгүй ашиглаж байна. DeepSeek болон Grok гэд бусад хэмэл оюун ухаануудыг мэдээж давхар ашиглаж туршдаг ч гэсэн ер нь хамгийн өргөн ашиглаж байгаа нь ChatGPT одоохондоо байгаа. Хэмэл оюун ухаанд хамгийн сүүлд орлогдох мэргэжлийг яг урлагийн салбар буюу график дизайнерууд гэж хүмүүс их таамаглаж байсан. Ghibli Animation студийн дүрслэлийг generative image хийгээд яг гаргаж ирэх тэр мөчөд бол яг анимашн болоод урлагийн салбарын хүмүүс бүгд ийм цохилтонд орсон. Хэмэл оюун ухааны хөгжил урлагийн салбарт орж ирэх нь бол тодорхой байсан. Гэхдээ арай ч ийм хурдан орж ирнэ гэж хэзээ ч төсөөлөөг байсан. Хүмүүс хоёр үргэлж хуваагдсаар байгаа. Ясын асуудлууд маш их яригдсан. Нэг л өдөр бидэртэй үр тулна. Яг энэ аж үйлдвэрийн 5 дахь хувьслын үед зээч орлогдохгүй тэр авьяас чадвараа, ур чадвараа нээгээрээ мэргэжлийнхнаас доогор байгаа байвал хэмэл оюун ухаан чамааг орлох болно. Хэдий өнөөдрийн одоо ChatGPT-ийн төвшөнд манай Монгол хэмэл оюун ухаан ажиллахгүй байгаа ч гэсэн манай студийн хувьд бидний аяг өсөж байгаа зүйл бол iconography, график элементүүдийг яг Монгол агуулга дүрслэлийг хөгжүүлэх хэмэл оюун бүтээх юмсан гэж үздэг. Монголд яг технологийн ивентүүд миний бодлоор маш олон болоод байгаа. Гэхдээ энэ дотор хамгийн том бодлого тодорхойлдог, ирээдүйн чиг хандлага ярилцдаг, бид яг ямар байр суурьтай байх вэ гэдгээ хамгийн гол нь нэгдмэл хараатай болж ярилцах технологийн чуулган 7 хоног бол хамгийн чухал гэж би боддгоо. Салбар бүрийн технологийн хорхоотнуудын цуглах CheckWeek ICT Forum-да идэвхтэй оролцоорой. Өөрсдийн технологийн байр суурь, ирээдүйн бодлогоо хамтаа тодорхойлцгаая. Tech Week 2025